Та прокурорын байгууллагын чигүүр үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.prokuror.mn цахим хуудаснаас аваарай. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн энэ сарын шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар бид прокурорын байгууллагаас хийсэн суур судалгааны дүнг та бүхэн танилцуулах болно. Улсын ерөнхий прокурорын сурвалж судалгааны төвийн гэмтэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгээс 2012-оос 2016 онд улсын хэмжээнд үйлдэгдэж шүүхээр хянан шийдвэрлэгдсэн 18 наснд хүрээгүй хүүхдийг хүчинт гэмтэргийн суур судалгаа хийсэн. 18 наснд хүрээгүй хүнийг хүчинтэх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаарх суур судалгаа нь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн талаар тэдний хохирогч болсон нөхцөл шалтгаан, нийгэмшилтийн орчин, үйл явц, үр дагавар, нуун дарагдуулж буй шалтгаан, хэргийг шийдвэрлэж буй байдал, хохирогчдод учирч буй хохирол, түүнийг хэрхэн барагдуулж буйг наривчлан судлах эхлэлийг тавьснараа ач холбогдолтой ажээ. Монгол улсад бага насны хүүхдийг хүчинтэх гэмт хэрэг өсөж байгаа нь сүүлийн 5 жилд цагдаагийн байгууллагад шалгагдсан гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Прокурорын байгууллага энэхүү судалгаагаар Монгол улсад 2012-оос 2016 онд бүртгэгдсэн 18 наснд хүрээгүй хүнийг хүчинтэх гэмт хэргийн дархалт статистик үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийж, дээрх төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, хохирогчийн онцлог, хохирогч хамгааллын нөхцөл байдлыг тогтоон, гэмт хэрэг үйлдсэн хүний хөргийг бичиж, энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулахад нөлөөллийн шинжтэй асуудлыг гаргалаа. Энэ гэмт хэрэг бол өөрөө нийгэмд хоримтлагдсан, богшсон асуудлуудын үр дагавар байдаг. Алдаатай бодлого, хууль тогтоомжийн хийдэл, тэгээд төрийн байгууллагууд, хувьсгалах байгууллагуудын үйл ажиллагааны алдаа дутагдал гэсэн олон хүчин зүйлээс бол хамааралтайгаар гэмт хэрэг өсөж буурч идэг. Тэгээд энэ гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шинжилгээ ухааны арга зүй тулгуурсан ултай судалгаа шинжилгээний ажил тулгуурлахгүйгээр хийх юм бол хөрөнгө мөнгө цаг завыг дэмий зүйл зарцуулсан гэмт хэрэг нь буурахгүй, хуулийн байгууллага, шүүх хэрэгмэдлийн байгууллага хамаг хүч нөөц болцоогоо ажиллаад байтал гэмт хэрэг нь өссөөр байдаг ийм урхагтай зүйл. Тэм учраас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах энэ ажил бол зайлшгүй хийгдэж явах ёстой зүйл байдаг л да. Прокурорын байгууллага урд нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэн ажиллуулж энэ гэмт хэрэгтэй тэмцэх ажилдаа шинжилгээ ухааны хандлагыг барьж ирсэн. Сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан байсныг засаж 2 жилийн өмнөөс прокурорын байгууллагын дэргэд бол энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах нэгж байгуулан ажиллаад эхэлсэн байгаа. Тэгээд нэгэн тийм байгууллага байгуулсан учраас шинжилгээ ухааны суур болон хавсрах судалгаануудыг хийж эхэлж байна. За эхний хийсэн ажлуудын үр дүн гарч энэ нь үнэхээр хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үр нөлөөтэй болоход бол ашиг тусаа өгч байгаа. Суур судалгааны хувьд бол шууд тэр гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглагдах байхгүй боловч цаашдаа дараагийн хавсрах судалгааны тусламжтайгаар асуудлыг шийдэх шийдлүүдийг олж явдаг. Тэгээд өнгөрсөн 2018 оны хувьд бол бид өхөн сүүлийн 5-6 жилийн дунджаар аваад үзэхэд Монгол улсад энэ бага насны хүүхдийг хүчинтэх гэмт хэрэг ихээхэн өссөн. За энэ богшмол асуудал нэлээд даймжирсан шинжтэй байгаад анхаарлаа хандуулж 18 наснд хүрээгүй хүний хүчинтэх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах ажлыг мэргэжлийн судлаачид баг бүрдүүлж ингэж судалж ажилласан байна. Тэгээд энэ судалгааны ажлын үр дүн гарсан. Энэ судалгааны ажлыг та бүхэндээ танилцуулна. Үүний тусламжтайгаар төрийн бодлого, шийдвэр үйл ажиллагаанд засвар өөрчлөлт оруулах, холбогдох арга хэмжээ авах ажлыг эхлүүлэх ийм зорилго тавьж ажилласан байнамаа. Тэгээд энэ судалгааны үр дүн тулгуурлаж ердөө нэг ноцтой гэмт хэргийг шийдвэрлэх төвшөнд биш, тэрний уг шалтгааныг олж тогтоож тэр асуудал үүсээд байгаагийн суурийг нь арилгаж өөрчлөлт оруулах. Ингэснээр зөвхөн гэмт хэргийг гарсны дараа шийдвэрлэх биш, тэр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дахин гэмт хэрэг гарахгүй байх чиглэлээр
олон арга хэмжээ авах боломж бүрдэх юм байна. Судалгааг улсын ерөнхий прокурорын газрын сургалт судалгааны төвийн прокурорууд мэрэгжлийн сэтгэл зүйч, социологийн нийгмийн сэтгэл зүйн салбарын шинжээч нараас бүрдсэн баг хийж Монгол улсад 2012-оос 2016 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 2002 оны эрүүгийн хуулийн ангийн 126 дугаар зүйлийн 126-гийн 2-ын 4, 126-гийн 3-т хэсэгт заасан буюу 18 наснд хүрээгүй хүнийг хүчинтсэн хэрэгүүдээс 250 хэргийг хамруулж дүн шинжилгээ хийж байна. Судалгааны багийг улсын ерөнхий прокурорын газрын сургалт судалгааны төвийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх, хууль зүйн ухааны доктор Өнөрмаа ахалжээ. 18 наснд хүрээгүй хүний хүчинт гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг сүүлийн 5 жилээр энэ дээр сүүлийн 5 жилд шүүхөр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэгүүдийг хамруулад үзлээ. За тэгэхээр энэ судалгааны гол агуулга нь 1-р нас 18 насны хүний хүчинт гэмт хэргийн үйлдэгдэж байгаа орчин. Дээр нь энэ дотроос бага насны хүүхэд. За 3-дугаарт нь энэ хүчирхийлэл дотор энэ ургийн хүчирхийлэл өнөөдөр нэлээд их газар авчаад байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ шалтгаан нөхцөл нь юундаа байдгийг, ямар төрлийн хүн гэмт хэрэг үйлддгийг, энэ олон жилийн хугацаанд хүчирхийлэлд байсан энэ хүүхдийг эртэлрүүлэх боломжтой байж юу? Ер нь цаашлаад энэ төрлийн гэмт хэрэгийг одоо эрт эсвэл одоо даалт хэлбэртэйгээр илрүүлэх боломжтой юу гэдгийг судалж утсан. Судалгааны дүнгээс үзэхэд 2012-оос 2016 онд нийт 790 хүчинтэг гэмт хэргийн хохирогч болсон 1083 хохирогч бүртгэгдсэнээс 96.1% нь эмэгтэй, 3.9% нь эрэгтэй байна. 2016-2017 оны 3 дугаар улирлын байдлаар эрүүгийн хуульд заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүчинтэгт нийт 228 гэмт хэрэгт хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт явуулснаас 89.9% нь буюу 205 гэмт хэрэгт бага насны 213 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон байна. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа орчингийн ингээд нөхцөлийг наваад үзэхээр ерөөсөө амжиргааны түвшингээс дөнгөж доогуур орлоготой эсвэл дөнгөж дээгүүр орлоготой өрхөд энэ хүчирхийлэл үйлдэгдээд байна. Дээр нь энэ гэмт хэрэг ер нь энэ жилийн аль улиралд их үйлдэгддэг юм бэ? Тэр цэс маань хүүхдийн эсрэг чиглэсэн бэлгийн хүчирхийлэлд ингээд үтсэн чинь за нийт хэргийн одоо 13% нь 8 сард тийм ээ. За 9% нь 7 сард, 9% нь 5 дугаар сард, 10% нь одоо 2 дугаар сард гэдэг юм уу. Ингээд аваад утсан чинь дандаа нөө сургуулийн хүүхдийн амралттай үе таарч чинь л та. Гэмт хэрэг үйлдсэн хүний зан ааш, бэлгийн чих хандлага, эцэг эхийн боловсрал, хөдөлмөр эрхлэлд, өссөн орчин дэх харилцаа, хүчирхийллийн хэлбэр, давтамж, бэлгийн харилцааны талаарх ойлголт төлөвшил зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд ихээхэн нөлөөлдөг болох нь судалгааны дүнгээс тогтоогджээ. Гэр бүлийн амьдралын таагүй нөхцөл, хүчирхийлэл бүхий орчин, гэр бүлийн гишүүдийн таарамжгүй хүйтэн хүндийн харилцаа, эцэг эх асран хамгаалагчдын анхаарал халамж тааруу, хараа хяналт сул байх нь хүүхэд эрсдэлд өртөх нэг гол хүчин зүйл болж байна. За тэгэхээр энэ гэмт хэргийг одоо хэвчлэн үйлдэж байгаа хүмүүс төр ямар зан төлөвийн шинж байдал өөр ажиглагдаад байна вэ гэдэг ийм асуултыг бол бид бүхэн багаараа гаргаж ирсэн байгаа. За үүн дээр бол эерэг болон сүрэг сэтгэл зүйн шинжүүд одоо гэдэг ийм тодорхойлтыг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ дээр ихэвчлэн одоо тухайн хүнд байгаа за тухайн хүнийг мэддэг таньдаг ар гэрийнхний зүгээс өгж байгаа энэ шинж байдлууд дээр бол чимээгүй дууга даруухан төлөв гэдэг энэ шинж байдал бол нэлээд өндөр хувьтай давтагдж байгаа. За нөгөө талаас сүрэг шин чанар нь гэх юм бол огцон мууртай, түргэн бие барих чадвар муутай, зожиг ганцаардмал гэдэг энэ сэтгэл зүйн байдлууд маань бол давтагдж байгаа гэсэн. Тэр энд хамгаа батлахын тулд бид нэр яг хүмүүстэйгээ одоо биечлээ уулзлаад сэтгэл зүйн хүргийг бүтээж яхад юу илүү их анзаарагдаад байна вэ гэхээр ээж авийн хайр халамжийг бүрэн дүрэн үзээгүй. За тэгээд өөрөө өөртөө итгэлийг нь гэр бүл болон сургууль орчны одоо хувьд өгч байгаагүй. За тоглох насандаа зөв тоглоомороо өөртөө тохирсон тоглоомоор тоглохгүй байх. За мөн гэрийн дүрм журм захирагдахгүй байх гэдэг юм уу. Энэ хүчин зүйлүүд бол нэлээд өндөр хувьтайгаар бол орж ирж байгаа. Тэгэхээр тэр чимээгүй байгаа, дуугаа байгаа, жожигроод байгаа, ганцаардаад байгаа гэдгийн цаана гэр бүлийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл. За нөгөө талдаа юу гэхээр гэр бүлийн таагүй орчин буюу гэр бүлийн аль нэг гишүүд нь бол архины хамааралтай байх. За дээрээс нь бүтэн гэр бүлд өөрөө
өсөж боожаагүй байх, аав ээжийнх нь аль нэг нь байхгүй байх, эсвэл үүргээ одоо яг байсан ч гэсэн бүрэн дүүрэн одоо тэр өмцөө хуулийн заасан үүргүүдэд биелүүлэхгүй байх гэдэг энэ зүйлүүд маань хүнийг одоо өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байх, өөртөө итгэхгүй байх, өөрийгөө сул дороогоор үнэлэх, нөгөө талдаа хүч дорой нэгэнд өөрийнхөө эер бэр хүчийг гаргах гэдэг ийм байдалд нөлөөлж байна гэж сэтгэл судлаачдын баг маань бол үнэлсэн байж байгаа. Судалгааны дүнгээс үзэхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүд 2-оос 17 насны хүүхдүүд байгаагаас 2-оос 5 насны хүүхдүүд 6%, сургуулийн бага наснд хамаарах буюу 6-аас 10 насны хүүхдүүд 29%, дунд ангид хамаарах буюу 11-ээс 14 насных нь 53%, ахлах ангид хамаарах насны хүүхдүүд буюу 15-аас 17 насных нь 12% байв. Энэ хэрэгт илүү одоо өндөр өртөд байгаа хүүхдүүд маань бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болж тарж байгаа. Хохирогч хүүхдүүдийг аваад үзэх юм бол өөртөө бас нэлээд одоо асуудалтай гэр бүлд амьдардаг. Ерөнхийдөө 40.8% нь бол өрөөсгөл гэр бүл буюу одоо аль нэг эцэг их нь одоо эцэг ихийнх нь аль нэг нь байхгүй байх. За эсвэл хойд эцэг ихтэй байх. Байнга хараа хяналт бол султай ийм гэр бүлд амьдарч байгаа хүүхдүүд маань энэ гэмт хэрэгт одоо өртөх магадлал бол өндөртэй байна гэж харагдаж байна. 2015 оны эрүүгийн хуульд хүчин дэх гэмт хэргийг хөндрүүлэх бүрэлдэхүүнд хөндөвтөр хүнд гэмтэл учруулсан гэсэн шинжийг оруулаагүй нь учир дутагдaltaй байх бөгөөд бага насны хүүхэд хүчин дэх гэмт хэргийн халдлагт өртсөний улмаас олон төрлийн эмгэгтэй болж сэтгэл зүй гэмтэж байгаа нь судалгааны явцад тогтооогдлоо. Иймд бэлгийн халдлаганд өртсөн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүй, сэтгцийн гэмтлийн улмаас үүссэн эмгэгийг сэтгцийн эмчийн дүгнэлтээр тогтоолгож үүнийг хүнд хор уршигт тооцсон энэ төрлийн гэмт хэргийг хөндрүүлэх шинжид оруулах нь зүйтэй байна гэж судалгааны баг дүгнсэн байна. Бага насны хохирогчдын сэтгэл зүйн хохирол гэдэг юм ерөөсөө үндсэндээ энэ судалгаанд хамрагдсан эрүүгийн хэрэгт ерөнд бүгдэнд нь төлөгдөөгүй гэж хэлэхэд болно. Тэгэхээр тэр шүүх хэмжээний дүгнэлт гаргуулад бие махбодод учирсан гэмтлийг нь тогтоолгож байна. Тийм ээ. Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхдийн энэ сэтгэл зүйн эмгэг гэмтэл энэ хүчирхийллээс улбаатай хор хохирлын асуудал ерөөсөө яригдахгүй. Эрүүгийн хэрэг хянах шийдвэр тухай хуулийн 5-ын 3 дугаар зүйлд зөвхөн өсвөр насны с ิจ гтэн ялагдах шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгч явуулахыг хоригдсон байдаг. Гэтэл насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөгч ирэхээр заавал хангах зохицуулт байхгүй. Өөр хэлбэл тэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч сонгох хэрэгтэй болчихж байна л доо. Тэгэхээр тэр өмгөөлөгч зөвхөн мэдүүлэг авах ажиллагаанд оролцоод шүүх хуралдаанд оролцож байгаа чинь хохирогчийн эрх ашигыг бүрэн хамгаалж байгаа асуудал биш юм аа. Тэгэхээр энэ ялангуяа бага насны хүүхэд 18 насны төрөөгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд энэ бүх ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулах ажиллагааг хуулийн зохицуулж өгөхгүй бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэгдүгээр хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хоёрдугаарт нь энэ хүүхдэд учирч байгаа сэтгэл зүйн хохирол, энэ сэтгцийн гэмтэл, эмгэг те энийг өөрөө мэдэх боломжгүй энэ нөхцөл хүүхдийг хүчирхийлсэн хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэл ингээл тэр хүүхд хаягдчихж байна. Судалгаагаар бид нар ерөөсөө энэ хүчин дэх гэмтэргийн эрүүгийн зохицуулалт нь ялангуяа энэ сэтгэл зүйн хохирлыг хүнд хор уршигт оруулахыг нэмэлт заалт оруулж өгөхгүй бол энэ хүчин дэх гэмтэргийн нэг хөндрүүлэх шинжит нь хөндөвтөр хүнд гэмтэл учруулсан гэдэг энэ шинжийг оруулаагүй нь учир дутагдaltaй болчиход байгаа. Тэгэхээр энэ хөндөвтөр хүнд гэмтэл гэдэг маань энэ сэтгэл зүйн хохирол дээр ялангуяа тийм ээ. Энийг гаргаж ирсэн тохиолдолд насанд хүрээгүй хохирогчид сэтгэл зүйн нөхөн сэргээ хэмжлэгийг төр эрүүл мэндийн даатгалаар нь зохицуулаад үйлчлэгээ үзүүлэх боломжтой болчихж ирж байгаа. Судалгааны дүнгээс үзэхэд сургууль цэцэрлэгийн амралтын үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, эрсдэлд өртөх нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхаарах, хяналт тавин ажиллахыг сум баг дүүрэх хорооны хэмжээд зохион байгуулах шаардлагатай байна. Түүнчлэн мөрдөн шалгах явцад хохирогчийг сэтгэл зүйн болон сэтгцийн эмгэгийн оншилгоо шинжилгээнд заавал хамруулдаг байх. Холбогдох зарлыг төрөөс шууд хариуцдаг. Мөрдөн байцаалд шүүхийн шатанд хохирогчийн сэтгэл зүйд хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх талаар анхаарч өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага байгааг судалгааны баг гаргаж тавьсан байна. Тэгэхээр монголчууд өнөөдөр хүүхдийн тамхиг хүндрэлж чинь гэж өнөөдөр хүүхдийн эмзэг хэрэгтээр оролдоод байдаг. Гэтэл эргээд эн чинь хүүхдэд бас тэр бэлгийн буруу чиг хандлага гаж зуршил үүсэх үндсэн үр дагавар нь болж байна. За энэ октоодыг тухайд бол наавтаа нэгшүүлж ойрхон байлгаж ийн гэж эцгийнх нь үр дунтуулаад байдаг тийм ээ. Энэ хүн бусдыг хүчирхийлээд дээрлэхэд бие махбодын болоо сэтгэл зүйн дарамт үзүүлээд дээрлэж байгаа энэ үүссэн үр дагаврыг мэдрэх гэсэн. Энэ гаж зуршил бас их нөлөөлөд байна. Бага насны хүүхэд хүчинсэн гэмт хэргийн 70% нь ариг согтуур хундааны зүйл хэрэгэлсэн үедээ.
Сургууль, сургууль хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд хүүхдэд багаас нь бэлгийн насанд тохирсон сургалтыг явуулж, бэлгийн хүчирхийллийн ойлголт мэдээллийг өгөх, хэрхэн биеэ авч явах, тухайн хүүхдэд юу аюултай, эрсдэлд оруулах, түүнээс өөрийгөө болон найз нөхдөө хэрхэн хамгаалах талаар ойлгуулах, дадал хвшлийг олгох, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хэрхэн хандах, бэлгийн харилцааны талаар зөв мэдлэг, хандлагатай болгох шаардлагатай байна. Эрүүл мэндийн байгууллага хүүхдийн бэлгийн боожлт хэвийн явагдаж байгаа эсгэд улсын хэмжээнд өрхийн эмнэлгээр дамжуулан хяналт тавьж чаддаг байсан бол мөн бэлгийн замаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг тодорхой давтамжтай хийдэг байх нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг эрт илрүүлэн цаашлаад энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болох нь судалгааны дүнгээс тогтооглоо. За энэхүү судалгааны ажлынхаа үр дүнг бол улсын ерөнхий прокурорын дэргэдэх ерөнхий прокурорын зөвлөлөөр бол танилцуулж хэлэлцээд за судалгааны ажил бодиттой үр дүнтэй болсон эсхийг хэлэлцэж үзсэн байна. Ингээд бол энэ ажлын үр дүнгээр холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гарсан. Судалгааныхаа үр дүнд тулгуурлаад прокурорын байгууллагаас Монгол Улсын засгийн газар за шүүх эрх мэдлийн болон хувь сахиулах бусад байгууллагуудад боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны болон иргэний нийгмийн байгууллагуудыг хүртэл хамарсан өргөн хүрээтэй арга хэмжээ авах саналыг боловсруулаад холбогдох байгууллага албан тушаалтнуудад хүргүүлж байна. Тухайлбал одоо Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын ерөнхий сайдад хандаж цаашдаа ямар арга хэмжээг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ? Шүүх эрх мэдлийн байгууллагууд болон бусад одоо хувь сахиулах байгууллагуудын хүрээнд ажлын арга барилдаа ямар өөрчлөлт оруулах вэ? Энэ төрлийн гэмт хэрэгтэд тэмцэхийн тулд авах арга хэмжээг ямар байдлаар хэрэгжүүлвэл зохистой вэ гэдгийг саналуудыг өргүүлсэн байгаа. Та прокурорын байгууллагын чигүүр үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.prokuror.mn цахим хуудаснаас аваарай. Монгол улсад үйлдвэж байгаа тодорхой төрлийн гэмт хэрэгээс өрчлөн сэргийлэх, за энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах суурь судалгаанууд хийгдэж байна. Эдгээр судалгаануудын дүнгийн талаар бид дараагийнхын нэвтрүүлгээр та бүхэнд хүргэх болно. Энэ удаагийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар.